За замын нэвтрүүлэх болон тээх чадвар гэдэг сэдэв маань бол бидний одоо 9-р бие даалтан дээр бие даалт 9 дээр бол гарч ирж байгаа. Тэгэхээр энэ авцгын нэвтрүүлэх болон тээх чадвар маань тухайн уурхайн хүчин чадал хэрхэн тохирж байна вэ? Замын урсгалын тоо маань тохирж байна уу? Үгүй юу? Тухайн одоо зам маань энэ уг ачааг манай уурхайн хүчин чадал тохирон одоо ачааг бол нэвтрүүлж чадах уугүй юу гэдгийг шалгаж үздэг нэг гол үзүүлэлт болдго юм аа. За тэгэхээр одоо хичээлд орцгоё. Замын тухайн хэсгээр нэг ч хугацаанд явж өнгөрөх авцсан смолын хамгийн их тоог замын нэвтрүүлэх чадвар гэж үзнэ. Тэгэхээр тухайн замын нэвтрүүлэх чадвар нь хамгийн цөөн салаатай, хамгийн бага хурдтай явах хязгаарлагч хэсгийн чадвараар тодорхойлогдох ёстой. Тэгэхээр энд бол нөгөө хамгийн цөөн салаатай буюу одоо гол зам байх нь тэгээд хамгийн бага хурдтай явах одоо гэдэг маань бол одоо мөрцгийн зам дээр ч юм уу траншаан зам дээр яригдаж болно гэсэн үг байна. За замын нэвтрүүлэх чадварыг 2-ын 118 дугаар томьёогоор тодорхойлох бөгөөд за хөдөлгөөний жигд буулгалтын коэффициентыг 0.1-1.1-ээр авч үзэж байна. Авцсан смолуудын хөдөлгөөний аюулгүй зай бол тухайн авцсан смолын хурдаас хамаарч байдаг. За V минимум гэдэг нь хязгаарлагч хэсгээр явах авцсан смолын одоо хурд юм байгаа юм. Тэгэхээр энд авцсан смолынхоо хурдыг тодорхойлсон учраас мөрцгийн зам дээр бодож гэнэ үү, траншаан зам дээр бодож гэнэ үү гэдгээс хамааруулаад та бүхэн энэ хурдаа авах нэ гэсэн үг байна. За замын тухайн хэсгээр нэг ч хугацаанд нэвтэрч өнгөрөх одоо ачааны хэмжээгээр илэрхийлэгдэх үзүүлэлтийг бол замын нэвтрүүлэх тээх чадвар гэж үзэх бөгөөд замын тээх чадвар маань 2-ын 119 дугаар томьёогоор тодорхойлогдно. Ингээд энэ бол тоон хоног гэдэг одоо нэгжтэй байх нь. Тэгэхээр энэ 24 цагт хэдэн тоон одоо ачааг бол энэ нэвтрүүлж чадах юм бэ, тээж чадах юм бэ гэдгийг бол илэрхийлж байгаа гэсэн үг байна. За ингээд 2-ын 19 дугаар томьёогоор тодорхойлох нэ. За ингээд нэвтрүүлэх болон тээх чадвар нь бол 2-ын 120 дугаар томьёон дээр бичсэнчлэн дараах нөхцөлийг бол хангаж явах ёстой. Энэ маань бол замын тээх чадвар маань уурхайн хоногийн бүтээлээс бол эрс их байх ёстой гэсэн үг байна. Уг нөхцөлийг хэрэв биелүүлэхгүй байгаа бол тухайн замыг одоо өргөтгөх, тэгээд налуу багасгах, замын хучралтыг сайжруулах, авцсан смолын хурдыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний игнэний тоог одоо нэмэгдүүлж зохицуулах, нэмэгдэл гарц бий болох зэрэг арга хэмжээнүүдийг авснаар одоо энэ үзүүлэлтийг хангаж олно гэж үздэг. За тэгэхээр ингээд 9-р бие даалтыг та бүхэн хийх боломжтой боллоо гэсэн үг байна. Амжилт хүсье.